had a good travel to come here. Yes, I did. Team. 맛있겠다. Манай Монгол өвгийн их зайрын Бачаргал гэж юм байна. Бүрээдээ уутга Отгон сүрэн гэж. Монгол өвгийн дэргүүн дээд Би халлаад байна. Нанжа. Ахын аймгаас ирсэн. Монгол өвгийн дэргүүн дээд уутга Монгол сав. Монгол өвгийн дэргүүн уутга Бачаргал. Монгол өвгийн дэргүүн уутга Ямсүрэн. Монгол өвгийн дэргүүн зайрын Бахамазаг дэргүүн уутга Оюун сууд. Монгол өвгийн дэргүүн зайрын Нарангэрэл. Монгол өвгийн дэргүүн зайрын Мөнгөч болов. Монгол өвгийн дэргүүн уутга Маак. Өдөөдөө уутга биш Монгол өвгийн дэргүүн уутга Цэнцэр. Монгол өвгийн уутга Сэлгид. Авга Балатон. Найз. Эрдман. Агма. Манай залуучуудын өдөр. Манай одоо яг залуу үеийн төлөөлөлд орж. Одоо мөнгөтэй. Монгол бирж. Энэ одоо манай 사사염지구 эрхэм хүндэтгэл чинь та Монголын энэ бөөгийн хөргөөн хийж байгаа гуравдах хүндэтгэл чинь өөр тодорхойлж хэлэх юм бол одоо эзэн Чингис хаанаас одоо хаадын үед хойш одоо 700 жилийн түрүү Монгол бөөгийн өргөөн зарчилж байгаа юм үнэтэй гуравдах болж байгаа. Тэгэхээр өнөөдрийнхээ нэг бол 3 хуваачтай хэлцүүлээ. Монгол одоо Монгол зан ислам сайхан гэрийн жаврыг хэрэглэе. Монгол Bye.
хийж явж байсан. Энэ бол маш чухал сургалт байсныг бас тэмдэглэж байна. Биднээс одоо ч гэсэн одоо хоорондоо холбоотой хамтарч бас дэлхийн ертөнцөөр ингээд тайвныг бэхжүүлэх, хамтын ажлыг үргэлжлүүлэх гэх одоо найз нөхдөхийн боломжийг ашиглаж байж байгаа. Мэдээлэл эхний хэсэгт орё. Манай эхний хэсэг бол одоо бөөгийн байгууллагын тухай танилцуулга. Монголчууд одоо бөө мөргөлөхөөс илүү Монгол төмөрийн үзэл гэж нэрлэдэг. Манай одоо хүмүүсийг бол тэрвэс хүмүүс гэж нэрлэсэн түүхтэй. Тэгээд тэнгэр шүтлэгтэй бөөр мөргөлийг төрийн гол одоо шашнаар тунхагласнаас хойш 2230 жил одоо өнгөрч байна. Манжийн төрөөс одоо монголчуудыг Монгол орныг эзлээд гэсэн хамгийн одоо том зүйл бол геноцид хийж энэ олон бөөлөрийг устгасан түүхтэй. Тэгээд энэ одоо манай энэ оронд одоо бас Монголтой нэлээд ойролцоо хүмүүсийг хүлээж авах тэр олон чанарын ашиглаад энэ төвдийн шашныг одоо Монголд оруулж ирсэн түүхтэй. Төвдийн шашныг хүлээж аваад одоо Монгол 300 гаруй жил болж байна. Монголын тэршүүлэгтэй бөөмөргөл бол энэ одоо түүхийн их хугацаанд маш хатуу шалгуурыг одоо тууж өнөөдөр хүрч ирсэн. Монгол улсад Канада улсаас сууж байгаа чинь сайд хадагтаг гайтны Европол таавал одоо манай жирийн улаачин гэдэг одоо зорчилж байгаа. Сүүлийн олон зуун жилд одоо зорчилж байгаа. Нэг хүндтэй зорчтой одоо нэг байхаараа өнөөдрийн одоо уулзалт бол онцлог юм. Тэгээд энэ одоо сая таавал гэдэг хэлчихсэн дандаас энэс гадна би тодтоод энд бол яг 3 үеийн болж байна. Манай Ахмад үе, дунд үе, одоо залуу үеийн төлөөл энэ одоо 3 зүйлээс нэг дурдхийг хүсэж байна. Тэгээ манай бас 21 аймагтай бас 21 аймгийн төлөөл бас энэ дээр багтж байна. 1990 он гэхэд Монголын бөө шүтлэгч хүн амын дотор шүтлэгч нэг хөв байсан. Энэ бол биднээс одоо хамгийн доод зэгтээ одоо хурж очсны тоо. Өөрчлөлт гарсны дараа манай шашин одоо чөлөөтэй дэлгэж ирсэн. За энэ үедээ хэлээд одоо Монгол орнд одоо бөө мөргөл анх удаа ил тод одоо шүтэх ийм одоо нөхцөл бүрдсэн. Одоо нийгмийн шилжилтийн үе байсан учраас төрөөс одоо манай бөөгийн одоо шашны хөгжил бол нэг их анхаарч байгаа. Тэгээ манай энэ одоо удаан заргууд бол өөрсдийнхөө хүч боломжоор ингээд одоо өөрийнхөө үндснийхээ шүтлгийг дэлгүүрхийн үлсийн төлөө одоо энэ 30 жил амьдэрч тэмцэж ирсэн. Монголын бөөмөргөл бол одоо статистик тоо үзүүлэлтээр бол янз янзаар дурддагч байгаа. Өнөөдөр баг зарим дээр нэг 2% хүн амын 2% нь одоо шүтж байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ тоо үзүүлэлт бол хацуугаар бас буруу юм аа. Бодлоо юм аа гэж би хэлэхээр байна. Өнөөдөр монголчуудын 14.6% нь одоо мөнгө тэмдрийн шүтлэгтэй бөөмөргөлөөр шүтж байна. Нийт одоо 30 мянган гаруй одоо энэ тэмдэг шүтлэгтэй улаачнаар байна. Хэдий одоо төрөөс биднээсийг анзаарч одоо биднээс ханддагч гэсэн бид өөрсдөө хөгж болцоонд тулгуурлаад одоо Монгол бөөгийн байгууллага хөгжүүлэх хэдийн төлөвөө жил болгоны төлөвөө гэж гаргаад тэргээ хэрэгжүүлэх маягаар одоо явж байна. Ерөнхийдөө бүтцийн хувьд бол бид бас одоо нэгэн өөр үндэсний шашин учраас Монгол одоо бөөгийн байгууллагуудаа бүх орон нутгатаа нэгжид байгуулах ийм маягаар хэлбэрээр ажиллаж байна. Манай бөөгийн байгууллага бол хамтын удирдлагын байгууллага. Тиймээс хамтаараа одоо шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэх ийм багцаатай. Сонгогдоо бөөгийн зөвлөл аймагуудаа бөөгийн хүрээлэн ингээд төв байгууллага Монгол бөөгийн дээд зэсгсэн ийм бүтцтэйгээр ажилладаг. Манай энэ удирдлагын зайрангууд бол төрийн төрд очиж байгаа асар хачааллыг одоо бас хөнгөж явдаг. Нийгмийн одоо хөгжлийн салбарт явж байгаа бэрхшээлтэй тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад хүмүүсийн одоо сэтгэл санаа ийгээртэй дасар их одоо өөрчлөлт гардаг. Энэ бүхнийг бас нийгмийг илэршүүлэх үүсэлт одоо манай улаанч нар бол сүүлийн 30 жил томоохон үүрэг үүсгэж ирсэн. Нийгмийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд одоо манай төрийн байгууллагууд бол тийшээ одоо гол анхаарлаа төвлөрүүлж явж байгаа. Шашин шүтлэг бол одоо монголчуудын хувьд бол нэлээд хүндрэлтэй замыг бууж ирсэн. Тэгэхээр даавхан зөвлөсөн
шарын шашин бол 300 жил оршин тогтсон. Тэрний дараа 80 жилуудад шашин гүйцлэр явж өнөөдрийг хүрсэн. Ер нь одоо хүмүүсийн дийлэх нь одоо шашин гүйцлээс эргээд одоо шашин шүтгэх чиглэл рүү явж байгаа бэрхшээл гарч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын дээр ЮНЕСКОгийн одоо гол төлөөллийн байгууллагууд Монгол бүгдээр ирж бас сонирхсон бид ч гэсэн тэдний зохион байгуулсан арга хэмжээнүүдэд очиж одоо Монгол бүгдийн бас онцлогийг нийтэд харахыг эрмэлзэж ирсэн. Манай гол ажиллагаа бол одоо зуны хуулиарт явагддаг. Өглөө хуулиарт бол хувийн улаач нарын үйлдвэрлэлд голдож байдаг. Зуны хуулиарт бол одоо нийтийг хамарсан арга хэмжээнд явагддаг. Би ганцхан жишээлбэл одоо ингээд баруун алтайд одоо гол манай ноён оргил байдаг. Цэник хайрхны тахилга бид бас зохион байгуулсан. Энэ тахилгын онцлог нөхөр энэ уулаараа дамжаад одоо монголчуудын нэрлдэг 13 алтайдаа шууд одоо ганц тахилгааны хүрчдэг. Тийм учраас толгой уулаар ирэх юм бас одоо ийм тахилга зохион байгуулсан. Зөв эсрэг болсон одоо энэ бурхан хадууны тахилга хад зүрхний хөхнөр гэдэг одоо төрийн болоод тахилгууд бөөгийн зан үйлээр бас хийж уламжлалаас сэргийхийг оролддог. 33 говийн хамарсан өмнгийн говийн одоо нэгдсэн тахилга бас одоо бидээс өнгөссөн 2 удаа зохион байгуулад байна. Өмнгийн гол тахилга бол голдуу манай одоо өнөөдөр ашиглагдж байгаа байгалийн байдлын бол үүс нээсэн үүс нь одоо өмнө говьд дээр байлдаг учраас энэ чиглэлээр одоо бас тахилга хийхэд одоо бас нэгэн сонин одоо үр дүн гардаг. Манай өмнө говийн тахилга бол оюу толгой 5 толгой говь 3 сарсан том одоо хайртыг холбож тахилга зан үйл хийгддэг. Тахилга хийсний дараа болон одоо бас энэ одоо бидний нээлтийг олоос авдаг бол хөдөлгөөнд орж байгаа харагддаг. Үр дүн бас мэдрэгддэг. Биднээс энэ дараачийн нэг одоо чухал чиглэл бол энэ Монгол төрийн төлөө амиа өгсөн төрийн зүтгэгтэн баатаруудаа зориулсан томоохон цэцэрлэг түрээлэнтэй байх ийм зорилго тавьж ажилладаг. Богино байгууллагын дээр залуучуудын байгууллагатай. Тэгээд энэ залуучуудын байгууллага маань одоо бас нийгмийн дотор улс их орныхоо төлөө одоо залуу насаа зориулсан алсын дүүрүүд одоо амьдарч байгаа хөгжлийн бишээртэй улсууд гэдэг ийм хүмүүс нийгмийн халамжийн аяны зохион байгуулалт. Энэ одоо 600 мянган орчим одоо модыг Монголын янз бүрийн одоо газруудад тарих ажлыг хийгээд бас нэлээд олон жил нийтдээ одоо 170 орчим барилжит кино хийгдсэн байна. Энэ Монголын бөөгийн нэгдсэн эвлэг үйл ажиллагаа бол өнөөдөр өдөр тутмын Facebook, за 7 хоног тутмын вебсайт, за ерөнхийдөө сар тутам 2-3 удаа кино мэдээлэл хэлбэрээр нийтэд сурталчилж байдаг. Монголын бөөгийн одоо байгууллагатай бөөтэй холбоотой нэгдүгээр одоо миний танилцуулга нэгдвэс ингэж сайдаас санахж асуух юм байна. Thank you very, very much for welcoming me here today. It's really a great honor to meet with you here and together with representatives of all of the IMAGs. Намайг өнөөдөр хүлээн авч сайн халуун дулаанаар зочилж байгаад би маш их баяртай байна. Тэгээд та бүхэн танай байгууллагын төлөөлөл болсон энэ олон эрхэм хүндтэй хүмүүстээс уулзч байгаад баяртай байна. Баярлалаа. Миний би Монгол улсад 2 жилийн өмнө ирэхээс өмнө ч гэсэн судалж байхад одоо энэ бөө мөргөлийн одоо энэ бөөгийн шашин Монголын нийгэм одоо түүх соёлын одоо хүрээнд хэрхэн ямар ач холбогдолтой өндөр ач холбогдолтой гэсэн талаар бас их уншиж судалж байлаа. Гэсэн хэдий ч Монголд одоо өөрийн биеэр ирж ажиллаж амьдарснаасаа хойш үнэхээр бодит бас өөрийн мэдээр үзэж харж байгаадаа баяртай байна. Тийм болохоор өнөөдөр ингэж өөрийн биеэр та бүхэнтэй уулзаж, ярилцаж, танилцж байгаадаа бас их баяртай байна. Миний би 2 жилийн өмнө буюу 2020 оны 100 өөрийнхөө амралтаа аваад Хүсгэл аймагт зочлох завшаан гарсан юм аа. Энэ үеэр бас Хүсгэл аймгийн бөөтэй уулзах тохиолдол гарч ирсэн. За тэгэхээр энэ уулзалтаар мэдээж одоо Монголын
бөө улаач нар одоо хэрхэн бас өөрсдийн түүх соёлоо хадгалж авч үлдчихэж байгааг өөрийн нүдээр харах ийм завшаан гарч ирсэн юм аа. Мөнх тэнгэрийн үзэл болон бөө мөргөл нь монголчуудын аж ахуй, аж амьдралд одоо хэрхэн голлох байр суурь эзэлдэг гэдгийг миний би одоо ингээл алхам тутамдаа харж мэдэрч байна. Тэгэхээр түрүүн хийсэнчлэн өнөөдөр та бүхэнтэй ингэж өөрийн биеэр уулзч ярилцж байгаадаа би маш их баяртай, өндөр сэтгэлтэй байна. Тэгэхээр өмнө нь тантай оройн зоо гарахтаа ч ярьжсэн та сая бас дурслаа. Тэгэхээр танаа байгуулахын одоо залуу буюу залуучуудын бүлэг одоо жишээлбэл Монголын залуу үеийнхнийг бас хэрхэн хамруулж одоо үйл ажиллагаагаа тэлж байгаа талаар сонсох би хүсэлтэй байна. Ялангуяа түрүүн бас та дурдсанчлан одоо жишээлбэл сүүлийн одоо энэ арчилсан хувьсгалаас хойш төрж өссөн энэ залуу үеийнхэн бол жишээлбэл өмнөх үед амьдарч исэн хүмүүстэй адилхан ямар нэгэн хавчлага дарамтанд ор амьдарч үзээгүй цоо шинэ ийм бүлэг хүмүүс өссөн бойжсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс жишээлбэл ямар хуу хандлагатай байгаад бас сонсох хүсэлтэй байна. Дараагийн асуулт бол та түрүүн бас дурдсан олон улсад гадаадад бас их хамтын ажиллагаа сайн өрнөж байгаа гэж дурсан. Тэгэхээр гадны улс орнуудтай аль улсуудтай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. За мөн Канада улсад та бүхэн хамтран ажилладаг холбоотой байдаг одоо байгууллагууд нь юу гэдэг юм болоо гэж бас бодож байна. Сайдынхаа хариулт бас танилцуулга 2 дугаар хэсэгт орж байна. 2 дугаар хэсгийн танилцуулгын дараа одоо элчин сайдынхаа тавьсан асуултанд хариулъя гэж бодож байна. Хэдий манай хүн ам цөөхөн боловч дэлхийн хэмжээнд одоо өөрийнхөө мөрийг гаргасан ийм ард түмэн манай байгууллагаас хойш одоо төвшүүлсэн зорилтуудаа бас ингээд элчин сайдад танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр гүндэрлэгтийн түүхийг харахад одоо бас Берингийн хоолойгоор дамжаад Канадтайгаа одоо холбогдож ирсэн тийм хураг газар байна. Энийг аваад өсгөн Төв Кембрийн үеийн бараг 600 сая жилийн өмнөх одоо түүхэн үйл явдлын харагддаг. Нийтдээ одоо 7-8 бүлгийн 400 гаруй төрлийн одоо ийм бүлэг бүрдүүд амьдарч байсан. Тэрний 70-80 зүйл нь зөвхөн Монгол байдаг. Хүн төрлөختний одоо өнөөдөр олдсон бүлэг бүрийн холбоорын 5/1-ийг Монгол улс дагаараа одоо өөрийнхөө газрын өрсөндөө байлгаж байна. Тэгэхээр энийг хамгаалах асуудал бид бол нэг зорилт болгоод тавьсан. Одоо бас 40-12 мянган жилийн өмнө одоо Төв Азийн нутагт байсан чулуун зэвсгийн одоо олборууд байна. Энэ бол одоо манай бас гол баялаг. Энэ баялаг бол одоо манай баялагаа хамгаалах асуудал биднээс бас 2 дахь зорилт байна. Дэлхийн богино хөшөөний дийлэх рүү нь одоо Монголын нутагтай байдаг. Тэгэхээр бид энийг бас хамгаалах асуудал бас нэг зорилт байна. Монгол улс систем бол дэлхийн түвшинд өөрийн мөрөө үлдээс нэг одоо хэлбэр бол энэ бие даасан малайч хувь одоо өсгөж өмөрсөн дэлхийн 3 том голомтын нэг нь монголчууд Монгол гэж үздэг. Энэ өөрийнхөө одоо энэ дэлхийд гайхуулах энэ нүүдлийн соёлын эсвэл одоо малайч хувь энийг хамгаалах асуудал бол бас одоо бидний хамгаалах ёстой зүйлсийг гэж үздэг. Мөн одоо Монголын нутаг дээр нийтдээ энэ Монголын нутгийн хад чулуун дээр бичсэн 1000 орчим одоо тамгыг илрүүлсэн. Тэгээд тэр энэ түүхээр бас дэлхийд бас нэлээд дээгүүр ордог. Тэгээд одоо тэнд байгаа зураг бол жишээлбэл хүнийг үеийн одоо тамга байна. Манай соёлын нэг чухал хэсэг. Энийг одоо бид хамгаалах асуудлыг зорилт болгож явуулдаг. Хадан дээр бас сүг зураг байна. Энэ сүг зургийг бол одоо манай монголчуудын баялагын нэг нийтдээ Монгол одоо нийт аймгийн 13 аймагт нийтдээ 300 гаруй одоо юм хадны бичих байна. Би элчин сайдд бас нэг 4 одоо хөдөлгөөний орон дээр хийж байсан. Бүр 8 км үргэлжилсэн одоо тийм сайхан хадны зураг бичиг бий. Тэгээ энэ бүхэн бол одоо би боддог монголчууд өндөр хөгжсөн үед тийм эсэх онгоцны бодлого зочид бодлого одоо баригдсан үед хүн төлөвлөлтөн болоод одоо бас одоо хэдэн мянган жилийн өмнөх монголчуудын үлдээсэнтэй сайхан түүх дурсгал бичгийг үзэх гэж одоо Монгол руу цууж ирэх байхаа гэж боддог. Монгол улс бол бас ингээд дэлхийн түүхэнд өөрийнхөө төр улсынхаа уул мөрийг одоо дэлхийн түүхэнд үлдээсэн юм ард түмэн.
одоо монголчуудын энэ түүхийг авч үзсэн одоо гол уул бол ноён уул. Ноён уулыг хамгаалах тархилгыг одоо бас 9 жилийн өмнө одоо манай бөөгийн нэгцийг анхудаа зохион байгуулж тэнд 900 гаруй бөөнөр орсон юм том тархилг зохион байгуулсан. Тэр дээр хамгийн ихэнд дээр одоо манай хамт зайргийн бөөжсэн зураг тэр дээр байж байна. Шинжилгээний байгууллагуудын Монголд явуулсан олон судалгааны материал бол нотгоонуудыг энд дурдсан. Одоо монголчууд бид бол өөрсдийнхээ түүхийг бид өөрсдөө хамгаалах ёстой маа гэдгийг зарчмыг хэлж байгаа юм. Монголын түүхийг харийнхан хамгаалахгүй Монголын түүхийг бид өөрсдөө хамгаалах. Хүн төрөлхтний одоо сонирхдаг нөөцийн соёлын иргэншил. За Монголын нутагтаар байгаа энэ сайхан одоо баялагийг хамгаалах асуудал бол манай одоо улаанч нарын үндсэн үүргийн нэг юм. Тийм учраас анх байгуулагдсан хурал дээрээс одоо ийм одоо Монголын түүхтэй холбоотой энэ саяын зүйлүүдийг хайж хамгаалах энэ том зорилтыг одоо дэвшүүлж хүүхийн сая одоо энэ түүхийг дурдсан энэ олон сайхан юмнуудын их усүр онгодоор одоо хэмжиж одоо цагтаа мэдээлж байдаг. Тийм учраас биднээс энэ өнгөрсөн Монголын түүх бол манай улаанч нарын одоо гол үндсэн зүйлийн үндсэн амьдлын нэг хэсэг гэж ойлгож байна. Мөнх тэнгэрийн сургаалыг судлах түүнийг одоо нийтэд хүргэх энэ одоо үүргийг манай эрдэмтэн судалгаач авч байгаа. Гэвч одоо энэ Монголын түүхэд бас энэ цагаан үе гэж байдаг. Өөрөөр хэлбэл биднээс монголчууд өөрсдөө мэдэхгүй тэр түүхийн хэсгийг нэрж байгаа. Тийм үү одоо түүхийн хэсэг бол Монголын түүхэд бас олонтаа дурддаг. Монголын түүхэнд одоо учирсан 2 дахь геноцид бол 1932-1939 онд Монголын нутагтаар явагдсан одоо хэлмэдүүлэлт юм аа. Гуам зөөлдөрсөн гэхдээ 30 гаруй одоо мянган хүнийг энэ одоо хэлмэдүүлэлтээр одоо амийн хараасан юм. Тэгэхээр энэ одоо Монгол тэнгэрийн сургаалыг эргээ сэргээх одоо Монгол үндэснийгээд одоо үндэсний өвчтийг дэлгэрүүлэх цаашдаа Монгол улс өөрөө бие дааж орж тогтоход чухал үүргийг гүйцэтгэхэд манай улаанч нарын түүхэн үүрэг одоо орж байдаг. Тэнгис шүтлэг бөөмөргөл бол манай үндэсний гол шашин юм. Дэлхийн одоо 200 гаруй улсад бөө байдаг. Гэхдээ Монгол бөө бол тэр бөөгөөс бол бөө нараас шааманаас бол Кисондо одоо үсгийн шиг хандлагатай гэдгийг би дурдахыг хүсэж байна. Монголын одоо бөөмөргөл тэнгис шүтлэг бөөмөргөлийн зан үйл бол мөн эргээд одоо төр улсынхаа төлөө нийгмийн төлөө одоо нийгмийн сайн сайхны төлөө байгаль орчноо хамгаалах зэрэг олон тулгуурт үзүүлэлтээр тулгуурлаж хөгжиж явдаг ийм өрнөц шашин шүтлэг юм. Нөгөө талд энэ бол Монголын соёлын биет болон биет ус өнөд өв юм аа. Жишээлбэл одоо манай бөөмөргөлийг дотор мос одоо өнөөдөр бол хоёр ангиж үзүүлдэг. Бөөмөргөл бол нэгдүгээр ингээд уламжлаар явдаг. Уламжлаар үе дамжаад уламжлаар явдаг. Энэ бол манай үндсэн бөөгийн одоо өнөөдрийн гол шинж чанар. Хоёр дахь чиглэл нь бол одоо орчин цагийн бөөмөргөлийн хөгжлийн чиглэлээр бий болсон. Улаанч нарын одоо хэсэг юм. Бүх шашин өөрийн санхүүгийн томоохон одоо дэмжлэгтэй. Христийн шашин бол одоо олон зуун сая одоо дэмжигчтэй, шүтлэгтэй. Тэрнээс одоо санхүүгийн одоо дэмжлэг авдаг. Тэгээд өөрсдийн одоо хүч хэрхэг материалыг баазтай ийм шашин. Буддизм мөн адилхан. Тэрнтэй харьцуулахад манай Монгол бөөдөөс энэ биднээс бол цэвэр өөрсдийн зүтгэлтэй тулгуулж явдаг. Одоо ингээд та манай энэ онгодын өргөн зарлж энэ одоо онгодын өргөн манай одоо зарим хамаазагт өөрийнхөө одоо харамс гас хөрөнгөөр ингэж байгуулсан. Шашин шүтлэг гэдэг бол одоо нийгмийн тойл. Монгол үндэсний одоо энэ уламжлалт шүтлэг бөөмөргөл бол монголчуудад бол өөрсдийнх нь амин чухал хэрэгцээ байх болон цаашдаач байсаар байх. Тэгээ усаас анхаардаг учраас биднээс ингээд өөрсдийнхөө одоо харамаас хөрөнгө гаргаад өөрсдийнх нь шашин шүтлэхээ ингээд хөгжүүлээд явж байгаа. Энэ биднээс тулгуур бодлого. Одоо ингээд энэ бол одоо манай улаанч нар өөрсдөө хөрөнгөөр ийм гэрийн болон хэрэг
бодлоо ингээд нэлээд хүчтэй явж байгаа. Биднээс бас хамаарахгүй бас зүйл байна. Энэ бол одоо манай бод бол сум хийж шаардлага байна. Ингээд гэр ороолаа гэж гэрүүд одоо ингээд дотор хичнээн ч одоо улаач ингээд байж ихийг тааж мэдхгүй. Өөрийн зүйлүүдэд ингээд гол төвшүүлж байгаа асуудал бол энэ ерөнхийдөө энэ олон мянган одоо бөөнөрийнхээ үйл ажиллагаа зангидаж удирдах одоо тийм менежментийн төв хэрэгтэй байна. Тэр төв дээр одоо бид бас одоо бөөгийнхээ энэ олон мянган жил хүрсэн Монгол бөөгийнхээ музейтэй баймаар байна. Тэр төв дээр энэ олон бөөнөрөд зөв чигтээ явуулах чиглэлээр бид бас тэнд арга хэмжээний зохион байгуулах шаардлагатай байна. Бас одоо нийгмийн зөв голдолоор хөгжүүлэхийн төлөө нийгмийн одоо энэ голч чиглүүлэх шаардлагатай байна. Ийм ажлууд одоо тийм. Тэр олон зуун одоо суучид ирээд хаанаас одоо тэр Монголын уламжлалт зүйлийг олж харах вэ гэдэг одоо төвөөс ирж мэдэж явах хэрэгтэй. Мэдж явах хэрэгтэй. Суучид ирээд одоо хаана очихоо мэддэггүй те. Монгол бөөгийн тухай сур гараад байдаг учраас хаана очихоо гэдгийг зааж өгөх газар хэрэгтэй. Тэгэхээр манай тэр менежментийн төв бол одоо энэ үүрэг үүсгэх хэрэгтэй гэж байна. Монголд ирж байгаа жуулчид бол 3 одоо үндсэн чиглэлийн юм сонирхдаг. За нэгдүгээр нь бол одоо дэлхийд тааж явах нүүдлийн соёл хэлхийжлийг сонирхдаг. Хоёр дахь чиглэл нь бол ирээд энэ Монголын одоо онгон сайхан байгалыг сонирхдаг. Энэ нүүдлийн соёл хэлхийжлийн гол одоо сүнс нь ууж явдаг энэ бөө мөргөл бол бас энэ одоо өнөөдөр хүн төрөлхтгийг сонирхож байгаа чиглэл. Энэ бүхнийг одоо ингэж зохицуулж явах ийм төв бол одоо Монголд хэрэгтэй. Уламжлалт тэгээд энэ одоо үнэт өв болсон бөө мөргөлийн ийм төв байх асуудал бол Монгол заашгүй хэрэгтэй зүйл. Манай төрч гэсэн одоо шашинтай насалж явах одоо эдийн засгийн чадварч сул байх шиг байна. Үйлчлэн ч бас болоог байх шиг байна. Одоо их хүндэд ичээсээ та болж өгвөл одоо бид нас Канадын бөөнөртэй холбож өгөх асуудалтай бас тусцаа зүйлийг хүсэж байна. Гэр нь одоо бас энэ Монгол орнын менежментийн төвийг хийхэд бол одоо үнэндээ бас санхүүгийн дэмжлэг болох сайхан бизнестэй холбож өгөх асуудалтай бас тусцаа зүйлийг хүсэж байна. Тэрөө бидээс одоо тийм төвтэй болчих юм бол бид олон ажлыг цаашдаа өөрсдөө зохион байгуулж чадна. 1200 сум хийж байна. There are around 1,200 churches. Ингээ харах юм бол Монголын ингээд ийм их одоо сум хийдэг болсон. Энэ дотор одоо манай үндэсний нэгч одоо бөөмөрлийн сум одоо байх барилга байгууламж авах. Энэ одоо ингээд Хрис улан Будда дадлын сум хийдийн одоо зураг Улаанбаатарын харагдаа. Churches, temples, mosques Энэ Улаанбаатарын газрын зураг бай. Улаанбаатарын газрын зураг дээр ингээд нэг ер нь одоо орж 1 км-ийн хараад явст нэг одоо шашны төв байна. Тэгж одоо манай үндэсний шүтлэг бол одоо нэг ч байшин барилга байхгүй. Тэгээ төрн анхаардгүй. Тэгээ биднес бол одоо яг зүгээр өөрхөн чадлынхаа яриг тэмцэхээс гарахгүй. Бид одоо цаашдаа өөрийнхөө төвтэй болно. Олгочхоос өөр арга байхгүй. Өөр зам байхгүй биднес. Өнөөдөр Монгол улс 3 сая хүнтэй. Тэгсэн мөртөө 30 гаруй одоо дэлхийн шашны одоо өөртөө ингэж дэлгэрүүлэх гэж оролдож байгаа. За энэ бүхний цаана бол одоо монголчуудаа бас нэг гайхамшиг одоо орж ийн гэж биднээс өгөөдөж байгаа. Үнэхээр ч тийм. Өнөөдөр их танилцуулга өндөрлөе. Үучин одоо асуусан асуултанд нэг хоёрын хариулт. Манай залуу үеийн одоо бэлтгэж байгаа. Христийн пастрыг бол тусгайлан бэлддэг. Одоо аль нэгэн төв дээр ингээд уулзалт цуглаан хийж хамтарсан үйл ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр юмнууд хийгдгийг бол олон уншиж байсан, харж байсан, үзэж байсан. Буддизмын чиглэлээр, Буддагийн чиглэлээр одоо баг 700 гаруй одоо лам нарыг энэ төвд бэлддэг. Тэгээд залуу үеэр бэлтгэх талаар шашны байгууллагуудад их анхаарч байгаа. Монголын бөөмөргөлийн уламж чанар бол одоо шууд үеэс үе дамжиж явдаг. Тэргээр онцлог. Өөрийнхөө эднос ингээд тусгай сургалтаар бэлддэг үе. Энэ бол одоо хүмүүсийн Монгол бөөгийн тэр онголог сүнслэг чанараар дамжиж дараа үедээ гэж юм тодорч явдаг учраас одоо бас тусгайлан бэлдэх шаардлага байна. Одоо нийгэмд хүчтэй дэлгэрч байгаа учраас биднээс бас зарим нэгэн талаар одоо сургалт хэрэгтэй харагддаг. Тэр нэр бөөгийн сургалт биш юм.
work closely with almost all countries of the world. Энд Америкийн нэгдсэн улсын одоо харилцаа бол биднээс бас чухал байс үрээс хэлдэг. For example, our partnership uses the new spirits. Тэгэхээр одоо биднээс түрүүсэн ЮНЕСКОд одоо очиж өөрийнхөө бөөгмөрийг харилцуулж байгаа юм. To present our rituals. Тэгээд манай яаж явтаад одоо Монголын шоу яваад байна шүү дээ. 800 жилийн өмнө очсон Монгол нохоо хүрээдэг жишээ. When we were presenting birds and also some wild dogs, and that's US ambassador. Ветэнтэсэд одоо Америкийн нэгдсэн улсын элчин сайд одоо бас лаахны эмэгтэй хүн манай Монгол үзсэн. Also a female ambassador who came to visit us. Монгол улсад одоо шоширсон. Энэ бүгдээ тассан солонгос одоо яасан бэ? Энэ одоо Монгол хадны ухаан дээр шиж бөөлж байгаа. They are paying their respects to the Mongolian queen. Албануудад харин эдмэстрэшн энэ одоо манай Монгол бүтээл хастанд фестивал зохион байгуулсан. We organized a festival. I think there may be some common roots and foundations between the tradition of shamanism in Mongolia and the traditions of some of the indigenous people who live in Canada. За тэгэхээр юу хэлэхээ хүсэн бэ гэхээр одоо Монголын бөөн үргэлийн уламжлал болон Канад улсад амьдран суудаг нутгийн уугуул иргэдийн бас одоо энэ шүтлэг нь Монголын бөөн үргэлтэй бас хэрхэн холбогддог гэдгийг би бас бодожсон. Сүүлийн жилүүдэд Канад улсын засгийн газраас уугуул иргэдтэйгээ одоо дахин холбогдож энэ харилцаа холбоогоо сайжруулах тал дээр маш хүчин зүтгэл гаргаж байгаа. Яагаад гэвэл олон зуун жилийн өмнө Европын колоничлогчид одоо Канадын нутаг дэвсгэрт ирснээр одоо уугуул иргэд нь одоо өөрсдийн уламжлал, соёлын өв хөрөнгөө маш их алдсан гэж үздэг. Тийм ч учраас бас Канадын ард түмэн уугуул иргэдтэйгээ одоо иргэн одоо дахин ойлголцлоо бэхжүүлж за тэдний мөн уламжлал соёлыг одоо батлан одоо цаашид авч үлдэх гэсэн энэ тал дээр маш их ач холбогдол өгдөг болсон. За үүнд бол мэдээж уугуул иргэдийн шашин шүтлгийн бас зан үйл хамаарна. За Канадын уугуул иргэд бол мэдээж одоо газар нутагтайгаа болон бас тэнгэртэйгээ маш их одоо ойрхон холбоотой гэж явдаг. Үүгээр бол мэдээж одоо би аль аль нь энэхүү одоо олон эрт дээрээс уламжлалтж ирсэн энэхүү уламжлалаас их зүйл бас сурах боломжтой гэж харж байна. Тантай өмнө нь уулзж байхдаа ч бас бид уулзчихсан олон үндэснээс бүрдсэн улс учраас бас маш олон шашин шүтлэг одоо бас нэг дор ингэж оршин байдаг ийм улс юм а гэдгийг хэлмээр байна. За нэгдүгээр Канада улсын одоо ямар ч иргэн өөрийн шашин шүтлэгээ чөлөөтэй одоо шүтлэх зан үйлээ чөлөөтэй хийх энэ эрхийг нь олгосон ийм чухал бид бодлоготой. Мэдээж би элч сайдын яамны ажилтнуудтайгаа зөвлөлтөд Канадын одоо ямар байгууллагуудтай та бүгдийг холбож өгөх вэ гэдэг дээр ярилцаад за холбож өгөх талаас нь бас дэмжих талаар бид ярилцсан. Та түрүүн бас дурдсан Монголд ирж байгаа жуулчид бас Монголын ёс заншил зан үйлийг суралцах ийм хүсэл эрмэлзэлтэй ирдэг гэж та бас дурдсан. За тэгвэл таны хэлсэнчлэн мөн энэ уламжлалт ёс заншилын аж ахуйгаа хадгалж авч үлдэх нь маш чухал гэдэгтээ би санал нэгвэн. Яагаад гэвэл дэлхийн одоо өнцөг болон бүрээс өшөө олон хүмүүс ирж Монголын энэ сайхан уламжлалыг таньж мэдэж одоо харж үзээсэй гэж би бас бодож явдаг. Ялангуяа өнөөгийн нийгэм өнөөгийн дэлхийн дахинд бид бүхэн өөрсдийн түүх уламжлалаас сурах одоо авч үлдэх маш их зүйл байгаа гэж би бас бодож явдаг. За ялангуяа бидний одоо өв уламжлалаас бид маш их одоо ур ухааныг бас авч үлдэх суралцах ёстой
гэдгийг би бас дотроо бодож явдаг юм аа. За ялангуяа өнөөдөр та бүхэн ингэ цаг гарган надад ийм сайхан дэлгэрэнгүй танилцуулга хийж за Монгол бас өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаа цаашид хийх зорилтуудаа бас надад маш дэлгэрэнгүй танилцуулсан би туйлын их баяртай байгаагаа дахин илэрхийлье. Яг энэ дээр хэлсэн санацуулгуудыг одоо Канадын уулын түүх орчин цагийн хэлбэрээр одоо Монголд одоо бас тулгараад байгаа юм. Чи сайн андарч байгаа гэж байна. Бага маш их шашны ус ороод ирсэн. Үндэсний одоо шашин болохоор одоо гадуур гэсэн юм өсдөө. Энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Клинтон хэлсэн нэг үгийг бас биднээс авлаа. Хүндрэлтэн шинэ бэрхшээлийн өмнө тулгарч байна. Тэрийг хэрхэн давж туулах вэ гэдэг асуудал Чингис хаанаас уулзах хэрэгтэй. Өнөөдөр одоо ингээд Оросын холбооны улс, баруун Европын, Америкийн нэгдсэн улсын харилцаа, Буданд гарсан Содом улс, Зүүн Азийн харилцаа энэ олон юмнуудыг харж явах бол үнэхээр хүндрэлтэн бол том бэрхшээлийн өмнө тулгараад ирчихжээ. Түүнийг хэрхэн давж туулах вэ гэдэг бол хүндрэлтний өмнө тавьж байгаа асуулт болж байна. Well, thank you very much again. I have learned so much this morning already, and I'm very honored as well for the invitation to lunch. It's very kind, and I look forward to that. Because you are not looking at Mashik Баярлалаа.